Зохиолч Эдгар Аллан По. Хар муур. Маргааш би өвхөн. Тиймээс өнөөдөр сэтгэлээ хөнгөлж энгийн товчхон байдлаар надад тохиолдсон аимшигт явдлуудыг өгүүлж үлдээхийг хүсв. Эдгээр явдлыг олон хүн солиорол зүуд зэрэглэн хэмээн үзэж магадгүй. Гэвч миний мэдрэхүй хэвийн ой санамж нь сарвал хэвээр байв. Би багаасаа зөөлөн сэтгэлтэй хүнлэг зан ааштай байлаа. Ялангуяа амьдтыг хайрлах сэтгэл минь бусдаас илүү байв. Эцэг их маань намайг олон төрлийн тэжээвэр амьтантай өсгсөн. Би тэдэнтэй цагийг хамт өнгөрөөх дуртай, тэднийг хайрлан халамжилдаг хүүхэд байсан. Эр хүний насанд хүрээд би гэрэлсэн. Аз олоход эхнэр маань ч бас амьдтыг хайрладаг нэгэн байв. Бид гэртээ шувууд, алтлаг загас, нохой, туулай, сарамгчин хүртэл тэжээдэг байлаа. Харин эдний дундаас миний хамгийн их хайрлсан амьтан бол хар муур Плутон байв. Плутон бол ухаалаг, дүлгөөн, гайхалтай амьтан. Тэр миний хаа явсан газрыг дагаж зөвхөн намайг л сонсдог байлаа. Бидний дотн байдал эхнэр маань хүртэл атаарх шахдаг байсан. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр миний зан ааш өөрчлөгдөж эхлэв. Би архинд орж уур уцаартай тогшин болж хувирсан юм. Эхнэртэй гэрээ амьтдад хүртэл харгас хандах болов. Бусад амьтдыг зодож тамлаж эхэлсэн ч Плутоныг л гар хүрэлгүй үлдээж ялаа. Гэвч нэг шөнө согтуу байдалтай гэртээ харахад Плутон надаас цогтгон шиг санагдав. Уур минь хурж түүний бариа авч утга сугалж нэг нүдийг нь соголсон юм. Тэр мөчөөс хойш муур надаас айж цогтох болов. Харцанд хүртэл намайг зэвүүцүүлэх болсон. Бодолгүй миний сэтгэлд гэмшил төрж эхэлсэн ч архины хамаарал түүнийг дарж байлаа. Харин дараа нь миний сэтгэлд жигшүүртэй муу санаас сэтгэл үүрлэж би Плутоныг нөөжилж алсан юм. Яагаад гэдгийг өөрөө ч ойлгохгүй түүнийг хайрлаж байсан учраас л алсан. Энэ бол хүний сэтгэлийн гүндх муу ёрын зөв. Тэр шөнө манай байшин шатаж бүхэлдээ үнс нүрэн болсон. Маргааш нь нунсан ханан дээр осонд дүүжлэгдсэн хар муурны дүрс тод гарсан байв. Би үүнийг санамсаргүй тохиолдол гэж өөрийгөө харгацсан ч сэтгэл минь тайвширсангүй. Бодолгүй би нэгэн зойронд Плутонтой түн адилхан хар муур болж харлаа. Ганц ялгаа нь түүний чэйжин дээр цагаан толд байв. Би түүнийг гэртээ авчирсан ч удалгүй тэр муур намайг дагаж үзий ядмаар санагдуулж эхлэв. Цагаан толб нь аажмаар өөрчлөгдөж дүүжлүүрийн хэлбэртэй олж харагдах бас нь миний айцыг улам нэмэгдүүлв. Би түүний үзий ядаж алхахыг хүсэх болсон ч ямар нэгэн үл ойлгогдох айдас намайг хориглоно. Нэг өдөр эхнэр битээр зойронд орж байхад муур хүлж тэглэв. Би уурлаж сүх авч түүнийг цохих гэтэл эхнэр маань саад хийлээ. Тэр мөчөд би ухаанаа алдан эхнэрээ цохиж алсан юм. Би цогцсыг хан нурааж дотор нь нууж өрлөгийг нь дахин хийв. Ямар ч ул мөр үлдээгээгүй. Би өөртөө сэтгэл хангалуун байлаа. Харин муур алуу болсон байв. 4 өдөр цагдаа нэрэрж байшинг шалгалаа. Тэд явахынхаа өмнө би өөрийгөө хэд бардамнан цогцыг нуусан хананд алгаа ташин цогслоо. Тэр мөчөд ханан дотроос аимшигтай сөнг хүмүүсийн орлоо гарч ирэв. Цагдаа нар ханыг нураахад дотор нь эхнэрийн цогцос, дээр нь суусан хар муур байлаа. Муур миний мөхлийг дуудсан амьтан.